Томилготой холбоотой асуудал энэ хуулийн өмнө аймаг дүүрэг нь өөрөө томилгоо гэдэг гэсэн. Энэ хууль эргэсэнтэй холбоотойгоор буцаад боловсролын яам руу газар руу явцсан. Тэгээ орон нутагтайг нөгөө боловсролын байгууллага нь ойлголцож хамтарч ажиллахад гэдэг асуудлууд бодит хөрсөн дээр үүсэж байгаа. Энэ дээр нэг яаж шинжлэх юм, цаашдаа энэ маань одоо ямар хэлбэрлүү шилжиж явах юм бэ гэж. За орон нутгийн нэмэгдэлгээд одоо бас яригддаг. Энэ үл хөдөө орон нутагт байгаа. 5 жил, 3 жилээр ингээд ажилласан багш нар 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг аваад авч байгаа. За Улаанбаатар хотод энэ өөрөө яг тулгымцсан асуудлуудын нэг мөн шин. Нэг ангид одоо 40, 50, 60 хүүхэдтэй ангид хичээл зааж байгаа багш нар байна. Тэр энэ нэмэгдлийг одоо орон нутаг гэж ялгалгүй шийдвэрлэх асуудал дээр онцгойлон шийдвэр гаргаач гэж нэгдүгээр төвч байгаа.